Эхлэл номын 39-р бүлгийн 1-ээс 23-аас сорилт уруу дадлыг даван туулах гэсэн энэ чухал сэдвийг гаргаж ирнэ. За тэгвэл энэ эхлэл номын түүхийн гол эзэн Йосеф маань гэрээсээ асар хол байсан. За тэгвэл Йосеф маань ямар уруу дадлууд түүн дээр нүүрлж байсан бэ гэвэл ойр дотны хүмүүсээс гомдол үл уучлалын сорилт уруу дадлага. За тэгэхээр бидний амьдралд янз бүрийн нөхцөл байдал дотор бидний гомдоосон үл уучлах зүрхтэй болчихсон зүйлсүүд байдаг. За энэ бол муу нэгний таны амьдралд тавьж байгаа сорилт уруу дадлага гэсэн үг. За тэгвэл Йосеф бас ялгаагүй. Яг тэгвэл түүний 10 ах нь Йосефийг боол болгож зарсан. Үнэхээр уур урмаар үзтэй тий. Хамгийн ойр дотны найдаж байсан ах нар нь шүү дээ. За тэгвэл хоёрт нь Йосефт ариун байдлын сорилт уруу дадлага тохиолдсон. Яг тэгвэл тэр хүний газарт байсан учраас бид нар энэ дээрх түүхийг харж байна. Баян түүнд бас хүндрэл үүсэж байсан. За тэгвэл ялгаагүй бид Иесус Христэд итгэсэн энэ итгэлийн амьдралаар бидэнд бас энэ ариун байдлын уруу дадлага сорилт явагддаг. Эргэн тойрны хүмүүс бидэнд хүндрэл үүсгдэг. Аавч. За дээр нь Йосефт ахуй соёлын сорилт уруу дадлага дүн тохиолдсон. Яг л тэр еврей хүн байсан. Тэгээд хайр орон Египтэд. За гэтэл түүний амьдралын тэр ахуй соёл тийсвэр байсан. Тэн дээр маш олон зөрчил үүсэж байсан. За тэгвэл бид бас ялгаагүй ахуй соёлын зөрчил үүсдэг. Жишээ нь одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн байна. Хотод ирэхээр зөрчил үүсдэг. За тэгээд хотод байгаа хүн маань хөдөө очих юм бол зөрчил үүсдэг. За магадгүй бид бас дахиад өөр улс оронд очих юм бол дахиад ахуй соёлын зөрчил үүсдэг. За тэгвэл энэ сорилт уруу дадлага бидний амьдралд тохиолддог. За тэгвэл Йосеф бас өөртөө шудар бус хандсан хүмүүст хорсох, өшөө авах уруу дадлага сорилт тохиолдсон. За тэгвэл бид бас бидэнд шудар бус хандж байгаа зүйлд үнэхээр дотроо үнэхээр бухимдалтай байдаг. За тэгвэл дараагийнх нь болохоор муу зуршилд автах уруу дадлага сорилт. За тэгвэл бидний өдөр тутмын амьдралд биднийг уруу дадлах муу зуршлууд маш их байна. Одоо бид гар утсанд дондох, за янз бүрийн амттанд дондох. Тэгвэл энэ бүхэн бидэнд буруу зуршлыг одоо бий болгож байна гэсэн үг. За тэгвэл Йосефт бас үхэлтэй нүүр тулах сорилт уруу дадлага тохиолдсон. Яг л тэр хүний газарт боол учраас яг амьд байх баталгаагүй амьдралын үйл явц донд соригдож байсан. За тэгвэл бид Йосефийн амьдралаас сорилт уруу дадлагыг даван туулах бүх үйл явцыг гаргаж ирэх болно. За тэгвэл нэгдүгээрт нь за сорилт уруу дадлагыг бид хэрхэн урьдчилан сэргийлж бэлтэх вэ? За тэгвэл энэ бидний амьдралд гарцаагүй уруу дадлага сорилт ирнэ гэсэн үг. Гэтэл урьдчилж бид түүнийг бэлдэж болох нь байна. Урьдчилан сэргийлж болох байна. За ялангуяа Японд байнга нөгөө далайн шуурга аюул их тохиолдог учраас хүмүүс нь яг тэр улирал нь болохоос өмнө нэлийн өндөр далан хамгаалтын барьж байгуулдаг. За тэгвэл одоо бид юу болсон? Одоо ингээд өвөл болох гэж байна тийм ээ. За тэгвэл бид өвлийн хүүтнээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд одоо гэр бүлүүд юу хийж байгаа вэ? За нүүрс зүйлээ авч амбартаа хийж байна тийм ээ. За тэгээд бас
өвлийнхөө ховцыг одоо бас хадгалсан газараасаа тий. За магадгүй зарим нь одоо эмээ өвдөр очиж байгаа бах тий. Настай хүмүүсийн гэрт ингээ хадгалсан. Тэгээд энэ дээрээс дулаан уцаа авч байгаа. За өөр бид хөвлийн үдэнд бэлдэх, урьдчилан бэлдэх зүйл юу байх вэ? За гэр орноо дулаалах тий. За хаанаас нь хүүтэ ор тэр бүгд нь. За тэгвэл яг үүнтэй адилхан биднийг үнэхээр уруу татлах сорилт зайлшгүй ирнэ. Бидний амьдралын өдөр бүр тэр довтлогоо гэдгийг мэдж байгаа учраас бид түүнд уучлан сэргийлэх боломжтой. За тэгвэл уучлан сэргийлэх одоо тэр алхмын за аанд нь гэрч тийм ээ аанд нь мөнхийн эзний оршихуй өдөр бүр мэдэрч түүнтэй хамт алхах. За эзэн тантай хамт байгаа бол уруу татлах сорилт тань руу довтлж чадахгүй гэсэн. Ваа. Бид бат найдвартай хамгаалалт байна гэсэн. За тэгвэл энэ Эхлэл номын 39-ийн 2, 3, 21, 23 дугаар хэсэг дээр эзэн Йосефтэй хамт байсан гэсэн үг. Давтан нийтдээ 4 удаа гарсан байна. За тэгвэл Йосеф энэ сорилт уруу татлахыг даван туулсан нэг чухал зүйл нь тэр өдөр бүр цаг ямагт эзэнтэй хамт алхаж амьдарч байсан байна. Ваа. Гайхалтай. За Мөсө үртэл юу басан те? Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй юм бол, байхгүй юм бол би нэг алхамж чадахгүй гэж ярьж байсан. Тэгвэл бид уруу татлахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх одоо хамгийн том одоо зүйл бол эзний оршихуй бидэнтэй хамт байх юм. Гайхалтай. За тэгвэл бид тийм ээ сорилт уруу татлах урьдчилан сэргийлэх одоо бид ажил үйлчлэлээ их эзэнд өдөр бүр үнэнчээр шударгаар хийж үлдэж байх хэрэгтэй. Энэ бидний хамгаалт байна. Яг тэгвэл бидний амьдралын өдөр бүрийн одоо хийж байгаа ажил үйлчлэлээ дандаа тийм нэг юм шудраг бус одоо хуурам мэхэлсэн эсвэл нэг нүд хуурсан одоо бид нар бас юу гэж ярина евент нэг яд тийм нэг евентсэн тийм зүйл байхгүй гэсэн үг хаана шүү дээ. Яг тэгвэл эзний оршихуй надтай хамт байхын тулд эзэн надтай үргэлж хамт байхын тулд тэр үнэнч шудраг зүйл дээр эзэн хамт байдаг. Тэгвэл би өдөр бүрийнхаа хийж байгаа зүйлсээ үнэхээр үнэнчээр шударгаар үлдэж амьдрах нэгс. Энэ биднийг муу уруу татлахаас хамгаалах урьдчилан сэргийлэх зэвсэг байна. За тэгвэл Йосеф маань энэ дээр бүхий хийж ирсэн зүйлээ тэр яг үнэнчээ шударгаар хийж байсан болохоор тэрнийг харсан чинь боол ирнэ бүгд бүтнийг одоо баян айлын даамал болцсон байна шүү дээ. Ваа. Нөгөө гэрээс нь өөрөө ясна идэх хоолноос өөр юугаач мэдэх байсан гэж. За бас тийм ээжнэр байдаг шүү дээ нөгөө. Нөхөр хүүхдүүд нь ерөөсөө гэрт нь юу байгаа мэдэх байждаг шүү дээ. Яг бол ээж нь бүх юм ингээ те. Хаана байгааг нь мэддэг. Тийм ээж байна уу? Бараг тийж хэлдэг шүү дээ. Чи намайг ингээ хэдэн өдрөөр хөдөө явчихаар яандаа гэдэг. Тийм ээжнэр байгаа те. За тэгвэл нөгөө тэр Потифар гэдэг одоо баян хүн маань бол тийм болсон биш. Юугаач мэдэхгүй. Бүгдийг Йосеф мэднэ те. Ваа. Яг л тэр итгэмжтэй үнэнчээр өөрийгөө зориулж чаддаг гэсэн. За тэгээ бүр болохгүй нөгөө Йосеф бүр хоригдл болсон шүү дээ уг нь те. Тэгсэн чинь хэсэг хугацаанд юу болсон байлаа? Дахиад шурангийн даамал болсон шүү дээ. За тэр Египтийн шорон за ойролцоо за яг нэг 200 гаруй хоригдолтой байсан бодоход бүгдийг нь яадаг. Тэгсэн чинь нэг шоронгийн одоо дарга хуйгууд нь одоо бүгд бас юугаач мэдэхгүй болсон шүү дээ.
нөгөө Йосеф бүгдийг даатгадаг болсон. Вау. За тэгвэл бидний муу нэгнээс тийм ээ энэ биднийг одоо өргөтөж, унах гэж оролдох сорилт уруу датлахыг уучлан сэргийлэх хоёр дахь зэвсэг бол бид бүхий хийж байгаа зүйлсээ, ажил үйлсээ эзэнд даатгаж зөв шударгаар хийх нэ. Ваа, гайхалтай тий. За тэгвэл гурав дахь уучлан сэргийлэх тий зүйл. Бид нэр зан чанараа өдөр бүр сахилга баттайгаар хөгжүүлэх. Өөртөө ажиллах нь шүү дээ. За энэтэй холбоотой ишлэлийг би өөр шинэ гэрээний хэсгээс гаргаж ирье. Еврей номын 12 дугаар бүлгийн 1. За энэ дээр зан чанартайгаа ажиллах хэрэгтэй гэсэн хэсэг байна. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үйлдэл туулна. Аливаа саад утгар ба бидний тун амархан өргөтдөг. Нүглийг хажуут ишг тавьж өмнөө тавигдсан уралдаанд дэвчээртэйгээр гүйцгээе. За энэ дээр хэлсэн байна. Таны амьдрал саад болж байгаа зүйлсийг хай гэсэн байна. Шууд хай. За тэгвэл бид өдөр бүр өөрийнхөө зан чанартайгаа барилдах нь шүү дээ. Өөр хүмүүстэй барилдах ба шүү дээ. Оо тэр ингээд тэр ийм гоё болоо л энэ. Тэр тэгж ийн гэж бодох ба шүү дээ. Яг та өөртөөгөө. Өөрийнхөө зан чанартайгаа өдөр бүр ажиллана гэсэн. За намайг юу уруу татаж ингэж чангаагаад байд. За би юу хэлэхээр одоо буруу болчтой үү? Миний хандлага юунаас болоод ингээд надад саад болдог. Ингээд бүх зүйлсээ өөрийгөө нэгжиж хагаад өөрийнхөө зан чанартайгаа өдөр болгон ажиллах нэ. Вау. За далайн маш том хөлөг онгоцууд байдаг. За хөлөг онгоцууд маань дотроо ийм нөөц хангамжийн юутай явдаг. За өрөө гэж яриа да. Тэрэн дотор нь ингээ ямар нэгэн аюул тохиолдох юм бол хэрэглэгдэхээр тийм болохгүйсэн ч гэсэн байн бэлдэж авч байна. За тэгвэл яг үүнтэй адилхан та өөрийнхөө нөөц одоо сав таны нөөц сав юу вэ гэвэл таны зан чанар. Та тэгвэл зан чанартайгаа өдөр болгон нүүр тулж ингэ ажиллах юм бол та нөөц савнда тэр аюул ирэх зүйлд хэрэглэгдэх зүйлсээ өөрөө бэлдэж байна гэсэн үг. За тэгвэл Йосеф тэр зан чанар дээр сахилга баттай байж өсчихсэн тэр 6 дээр хэлсэн байна. Тэрээр Йосефийн гарт бүхий төрөнгөө даатгаад өөрийн идэх хоолноос бусад зүйлсийг мэдхэ болж байгаа гэж. За тэгээд эзэн үүнийг цэцгэлүүлвэ гэсэн байна. За тэгвэл энэ нь Йосеф өдөр бүр өөрийнхөө зан чанартайгаа нүүр тулж ажиллаж байсан гэсэн. Та өөрийнхөө одоо тэр зан чанарыг хүчтэй болгоно гэсэн үг. За Джон Максвелл одоо тэр сая удирдагчийн мандатын хөтөлбөрийнхөө тэр сургалтын дээр хэлжсэн. Хүн ур чадвараараа ажилд ороод зан чанараараа халагддаг. За тэгвэл эзний хүмүүс бид сорилт уруу датлгаас өөрийгөө хамгаалах маш чухал одоо 3 дахь зэвсэг маань бид өөрийнхөө зан чанартайгаа ажиллах нэ. Яг тэгвэл төгс хүн байхгүй мэдээж. Гэтэл өөрийнхөө сул талаа мэдээд тэн дээр ажиллаад хүчтэй тал дээр урагшлах гэсэн үг. За дахин би энэ холбоотой асуулт одоо хэлье. Яг таныг үнэхээр хүчтэй болгоход доош нь чангаагаад идэг зүйл юу вэ? Та бодож гарах нь өөртөө. Эсвэл нөгөө би өөрийнхөө ингээд нэг гинт ууралчдаг гэдэг юм тий. Тэгвэл та тэр ууртайгаа ажиллах юм шүү. За тэгвэл ирчүүд магадгүй ингээл үгүй гэж хэлж чадахгүйгаасаа болоод тий. Одоо арх уучдаг ч гэдэг юм.
Эсвэл одоо өөр юу вэ? Өөртөө үнэхээр нээж илрүүлээд яг намайг урагшлахад саад болоод намайг чангаагаад байдаг тэр юу вэ? Тэрнтэй байлдах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл урьдчилан сэргийлэхтэй сорилт урд датлахын урьдчилан сэргийлэх дөрөв дэх зүйл маань болохоор бид эзний үгийг өдөр бүр судлаж зүрхэндээ оруулах. Зүрхэндээ хадгалах. За тэгвэл бидний эзэн Иесус Христ уруу татлах сорилт ирэх үед түүнийг эзний үгээр даван туулж ирсэн. За тэгэхээр бид эзний үг бидний зүрхэнд байх юм бол тэр сорилт уруу татлахыг бид хангалттай даван туулж чаддаг. Харин эзний үг байхгүй бол шууд нэрвэгдэнэ. Шууд түнд ялагдана. За тэгвэл дуулал номын би 119-ийн 10-аас 11-ийг гаргаж ирье. Дуулал номын 119-ийн 10-11. Би бүхий л зүрхээр таныг эрен хайсан. Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад үзвшөөрөөч. Таны эсрэг нүгэлхийг хүн тулд таны үгийг би зүрхэндээ хадгалсан. За энэ дөр Давид хэлсэн байна. Яг эзний үг байхгүй болчоор би төөчдөг гэсэн юм шүү дээ. Би тэнүүчлдэг ингээд хаашаа явж байгаа мэдхэ болдог. Тийм учраас би гим хийхгүй тулд эзний үгийг би зүрхэндээ хадгалсан. За дуулал номын 18-ийн 22-23. Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд би түүний зарилгуудыг өөрөөсөө холдуулаагүй. Би бас түүний өмнө гим зэмгүй байж би өөрийгөө гим нүглээс сахин хамгаалсан. Ваа. За та өнөөдөр яг Давид хаан шиг те би эзний үгийг ингэж үнэхээр өөрийн болгож аваад гим нүгэл одоо над руу би өөрийгөө тэр гим нүгэл над руу довтлохоос би хамгаалсан гэж. За өнөөдөр та тэгж хэлэхээр байна уу? Яг тэгвэл тэр уруу татлаг сорилт над руу довтлж ирж чадахгүй. Яг тэгвэл би эзний үгээр ингэ цайц хийсэн. Ваа. Ямар гайхалтай. За тэгвэл би та бүгдийг өнөөдөр ятгах байна. Тэгэхээр бид сорилт уруу татлахыг одоо бидний амьдралд ирэхээс өмнө урьдчилан сэргийлж болохоор биш тийм ээ. За тэгвэл энэ бүгдийг урьдчилан сэргийлэх дөрвөн зүйл юу вэ? Нэгдүгээр нь юу вэ? За эзний орших үе өдөр бүр тантай хамт байх хэрэгтэй. Ваа том хамгаалалт. Хоёрт нь мөнх ачаал үүсэ тийм ээ. Зөв шударгаар үнэнчээр. Ваа гайхалтай. За гуравт нь өдөр бүр зан чанартайгаар нүүр тулж засаж сайжруулах хэрэгтэй. За тэгвэл дөрөвт нь за эзний үгийг зүрхэндээ оруулж нандин хадгалах нэ. За та эдгээр дөрвөн зүйл хийх юм бол ер нь та нөгөө вакцина хийчих юм шүү. Вау. Одоо шинэ ханиа түрхээс өмнө нөгөө нэг вакцин хийлээ. Тэр шиг үнэтэй авах нь шүү дээ. Амьдралын туршид одоо таныг ингэж муу нэг юу ч хийж чадахгүй болох шууд цутгана шүү дээ. За тэгвэл хоёр дахь дараагийн сэдэв. Сорилт уруу татлагад одоо автах үед хэрхэн бие авч явах вэ? За яг тэгвэл сорилт уруу татлах ингэ шууд таны өмнө тулаад ирчлээ шүү дээ. Яг та түүнтэй нүүрээр тулчихсан. Тэр үед яаж түүнийг дийлэх вэ? Ямар алхам хийх вэ гэдгийг одоо үзэх нэ. Бидний амьдралд бас байн тохиолддог шүү дээ. Яг тулчдаг шүү дээ. За ер нь ихэнхт нь бас бид нар бас ялагдаад байдаг. За тэгвэл энэний нэгдүгээрт нь хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага. За тэгэхээр яг бол хариуцлага ингээд улам ингээд өрөөгдөх үед ингээд юу яадаг? Эрх мэдэл орж ирдэг.
За жишээлбэл одоо Йосеф гарах юм бол Йосеф маань ингээд маш хариуцлагатай байсан учраас даамал болсон биз шүү дээ. Бүх юм хариуцдаг болсон. За тэгвэл яг тэр хариуцлагатай байдал дээрээ үргэлж зогсож байгаа шүү дээ. Яг за жишээ нь одоо ингээд юу байсан? Машин дээр жишээ тийм машин дээр одоо шинэ хэний нэр дээр машин байдаг. Тэр хүн хариуцлагатай шүү дээ. За гэтэл хэн нэгэн хүн таны машиныг би уншаад өгье. Тэгээ дараа нь одоо гарах аюул хохирол нь юу болох вэ? Тэр хүн хариуцсан шүү дээ. Яг одоо өөрийнх нь нэр дээр байна чинь. Тэгэхээр тэр хүн тэр тохиолдолд уучлаарай тий. Яг энэ машин би хариуцлагатай учраас энд өрүүлээ өгөх боломжгүй байна. Хэлэх нь шүү. Энэ зөв жишээ шүү. Яг үүнтэй адилхан бидний амьдралын өдөр бүрийн зүйлс дээр та өөрийнхөө хариуцлагыг гараа өргөж зогсох хэрэгтэй. Би энд хариуцлагатай шүү дээ гэж. Тэгвэл яг тэр хариуцлага мэдэх юм бол муу нэгэн танаас тэр уруу татлах сорил танаас цутах нь шүү дээ. За энэ нөхөртөө юу ч ярихгүй юм байна. Оролдох хэрэггүй мань орхих нь шүү дээ. Гэтэл ихэнх тохиолдолд бид хариуцлагагүй байдаг учраас бид уруу татлах сорилтанд автдаг. За тэгвэл та өөрийнхөө баруун гар тал зүүн гар талд байгаа хүмүүст хэлье те. Хариуцлагатай байгаарай гэж. Хариуцлагатай байгаарай. Хариуцлагатай байгаарай. Ай. За хоёрт нь угны Библийн ишлүүдийг би адгсаа яваад байгаа шүү. Яг л ерөнхий тав ойлгож байгаа тийм ээ. За хоёрт нь болохоор сорилт уруу татлаганд автах нь мөнхийн эзний эсрэг гин. Энийг бид мэдчих хэвээр. Одоо таны нүдэнд харагдж байгаа тэр бусад хүмүүс биш. Яг тэгвэл би энэ муу юмыг хийснээр би мөнхийн эзний эсрэг би гим хийжлээ штэ гэдгийг бодох хэрэгтэй. Би мөнхийн эзний эсрэг гим хийж болохгүй штэ гэдгийг мэдэх хэрэгтэй. За тэгвэл энэ дээр манай Йосеф байна айгүй хариуцлагатай амтсан юм те. Би яаж энэ агуу будсар муу үлдэж Бурхны эсрэг нүгэл үлдэж чадах вэ гэж. Уруу дадлаханд авцсан шүү дээ. Гэтэл болохгүй. Яг үл би эзнийхээ өмнө ийм байж болохгүй гэсэн. Яг өнөөдөр маш олон хүмүүс нэг алдаа хийх гэдэг. Дандаа хүний өмнө хариуцлагатай, хүнийг харддаг болохоор ингээд. Өнөөдөр энэ улс орн ч гэсэн дандаа хүний өмнө хариуцлагатай гэж бодож байгаа болохоор дандаа нэг хуурам ихлэлт тийм ээ. Тэгээд хээл, хахуул, авилгал, шудар бус байдал автаад нь шүү дээ. Гэтэл тэн дотор нэг л эзний хүн байх юм бол уучлаарай тий. Би эзнийхээ эсрэг муу юм хийж чадахгүй гэж зогсоно шүү дээ. Ямар гоё тий. Тэгэх юм бол муу нэгэн тэр уруу татлах сорилт орж ирж чадахгүй нь шүү дээ. Уучлаарай тий. Би чадахгүй. Би эзний өмнө муу юм хиймээр байна. Би хариуцлагатай тий. Би ягдвал хариуцлагатай аав хүн, би эр хүн. Уучлаарай би чадахгүй юм шүү дээ. Эсвэл уучлаарай би ээж хүн, би эхнэр хүн чадахгүй гэж зогсоно шүү дээ. Би хариуцлагатай. Би заа гэж хэлсэн бол энэ заа гэсэн үгэндээ байна. Ваа. За гуравт нь сорилт уруу датлагаас зайлсхий. Зайлсхий гэдэг нь ерөнхийдөө мэдж байгаа шүү дээ. За энэ дээр Йосеф маань юу хийсэн гэхээр Йосеф түүний үгийг сонсохыг хүсэлгүй, түүнийг хавдуулдагчгүй дэрэгдэн ойртож очтгүй байлаа. Тэ хавдуулахгүй нь одоо уруу татлах сорилт ирэх юм бол хавдуулахгүй нь шүү дээ, ойртуулахгүй, бүр тэрнээс хол явах нь шүү дээ, холуур, ерөөс тэрнтэй нэг нүүр тулах гээд байхгүй, дандаа зайлсхийх нь шүү дээ. Сонсохчгүй тэ зайлсхий. За дөрөвт нь сорилт уруу татлах тантай нүүр тулах үед яах вэ? Дөрөвт нь сорилт уруу татлагаас шууд зугт.
За тэгвэл Йосеф нь бол зүхтаасан биш шууд хувцас тайлж зүхтаасан. За тэгвэл бидний өдөр тутмын амьдрал тэр уруу татлах сорилт явдаг учраас бид тэрнтэй ингэж эсвэл үзэлцснэ гэх нэг зогсоод байх хэрэггүй байна шүү дээ. Яг тэгвэл тэр гарцаагүй таныг бомлох нь шүү дээ. Тийм болохоор шууд зүхтаасан дээр. Ямар нэгэн байдлаар та зүхтсан дээр. За тэгвэл Йосеф энэ дээр маш мэрэгэн хандсан байна. За тэгвэл 3 дахь сорилт уруу датлахын мөн чанар үйл явц. За тэгэхээр бид сорилт уруу датлахын мөн чанарыг мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэр яаж одоо танилуд авталтын тэрний хувилбарууд нь юу юм? За тэгвэл сорилт уруу датлахын мөн чанар үйл явцын нэгдүгээрт нь болохоор сорилт уруу датлах хүний хүслийг үддэг. Эваг болохоор ингээд маш гоё ингээд алим харуулж аваад идүүлсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр ингээд сошиал дээр гар утсан дээр ингээд янз бүрийн ингээд зураг мэдээл харж байгаа. Тэн дээр ингээд хөдөөлт авч байгаа. Ийм гоё хаус амьдрах юмсан. За эсвэл ийм гоё машинтай болох юмсан. За эсвэл ийм гоё дашинстай болох юмсан. Ингээд янз янзын нөгөө яг л тэр муу ерөн сүнс янз бүрийн зүйлээр өдөөдөг. Хүний хүслийнх нь тэр зүйлээр өдөөж асаадаг. Ялангуяа Монгол хүмүүс би тэгж бод. Монгол хүмүүс яг энэ муу нэгний хүслийн өдөөлтөнд дандаа автдаг. Яагаад гэвэл нэгнээс дээр гарах гал гэж байна тий. Би яавал гэрээнд явцтай болчихоо. За тэгсэн чи гар утсгсан чинь би iPhone барьчихвал үр тавьж байгаа тий. Яа. За эсвэл машин гэсэн чинь би шоо гоё машин. Тэгэл дахиад зээл тавиал. Бид өөр зээлэнд автчих юм бол муу нэгний хавханд орж байгаа гэсэн үг шүү. Яг бол тэр мөнгөөр таныг хавтаж байгаа. Тэрний төлөө таны амьдрал дуусгах гэсэн үг шүү. За тэгвэл өдөөлтийг за тэгэхээр яасан гэхээр манай Йосефийг ингэ хүслийг нь өдөөсөн шүү дээ. Манай залуу бас тэр хүсэл дотроо хүсэл байгаа шүү дээ. Тэр өдөөлтийг бадрах гал энэ дээр надтай унтаач. Тийм ээ маш олон удаа гуйсан гэж байгаа. Хэцүү байна тий. Ингээл тэр хөөрөх нь хүслээр нь ингээл тэр үед ч гэсэн тэгээд no. За тэгвэл бид нэр уруу татлах сорилтын бид нар мөн чанарыг мэдж байна тий. Тэр бидний хүслийг өдөөд юм байна. Түүн өнөөдөр таны хүслийг өдөөж байгаа зүйлстэй та болгоомжтой байгаа. Уг нь яг л танд хангалттай боломжтой байх чинь заавал тэрнийг дээгүүр ингээ гоёыг хайгаад эсвэл үнэтэйг нь хайгаад байдаг. Тэгээд бид дандаа маш олон хэрэггүй зүйлд нэрвддэг. Энэ бол муу нэгний нэг арга байх нь шүү. За тэгвэл хоёрт нь. За тэгвэл сорилт уруу татлага үргэлж хэлбэрээ өөрчилдөг. Хэлбэрээ өөрчилж тань руу дайрдаг, тоталдог. За энэ Эхлэл номынхон 39:10 дээр хэлж шээ. Тэр эмэгтэй өдөр бүр Йосефийг гуйсаар байсан боловч гэсэн байна. За тэгэхээр янз бүрийн өөр өнцгүүдээс ингээд тань руу довтлоо шүү. Таны өдөөн. За тэгвэл бид Эфес номын 6 дугаар бүлгийн ер бусын хоёрд дуулгыг өмсөх ёстой. За тэр хоёрд дуулгын зэвсгүүд нь ямар зэвсгүүд бол бид тэр зэвсгүүд тань байна. Авралын дуулга. Бид өдөр бүр өөртөө бид Есүс Христэд дамжуулан аврагдсан гэж өөртөө хэлж байгаа юм. Цагаатгалын хоёрыг Есүс Христ өөрийнхөө цусаар намайг цагаатгасан. Би түүний өмнө гингүү болсон. Вау. Энийг хэлж байгаа юм. Амар тайвны гутал эзэн надтай хамт байгаа тий. Бүү би чамтай хамт гэсэн. Эзэн надтай хамт байгаа. Амар тайв. Нэг гутлаа. За тэг үнний бүс. Эзний үг бол үнэн. Өөр байхгүй.
Тэр бол үнэн, зам, ань гэсэн. Тэгвэл таныг эзний үгээс өөр зүйл таныг хуурмыг зүйлэх юм та тэр эзний үгэндээ зогсох хэрэгтэй. Уучлаарай, тий? Би бүсээ өсөлцсөн. За тэр итгэлийн бамбай. Бид амьдралын ямар ч үед бид эзэндээ итгэсэн хэвээр явах хэрэгтэй. Таны итгэлийг нураах маш гоё юм байгаа. Хэрэггүй штэ. Чи Есүст итгээд яах гээд байгаа юм бэ? Чи ямар ашигтай юм. Дандаа нөгөө хүмүүс ашиг ярина те. Одоо таны эргэн тойронд байгаа хүмүүс дандаа ашиг ярьж байгаа. Чи Есүстэй ямар ашигтай юм. Надад тийм зүйл зөндөө тохиолддог. Наа та Есүст итгээ чинь 91 он гэж. 91 оноос одоо боллоо. Тэгээд энэ 30 хэдэн жилийн турш ямар ашигтай байсан гинэ. Надад ашиг тэгэхээр би айгуу том ашиг байгаа надад. Би ашиг хэлэхгүй гэсэн чинь нөгөө юм чи. За тгийг нөгөө амар их мөнгө надад сонсно гэж бодсон. Нэгдүгээр би бурханлаг байдал дотор, тий би зөвхт байдал дотор. Би ариуссан. Энэ миний том ашиг. Хоёрт нь би амьдралын байга юмдаа сэтгэл хангалуун байж сурсан. Энэ чинь бүх зүйлийн том ашиг нь. Тэгээд би нөгөө хүн л байсан. За чамд чиний зүрх сэтгэл ариун байдал дотор байгаа мó? Нөгөө хүн чинь. Тэр чигээр чи хуурамч нь. Тэгээд чиний амьдрал тохиолдсон зүйлсээ чи баяртай, талархалтай байж чадчих юм уу? Тэгээд чи надаас хэд дахин доор гэсэн. Чи өртөө. Харин би чиний дэргэд баян. За тэгээд ариун сүнсний сэлэг. Бид өдөр бүр хүмүүст эзний үгийг хэлж явах хэрэгтэй. Зарим хүмүүс таны ярьж байгааг тоохгүй магадгүй. Та гоё нэг эзний үгийг хэлэхэд л тэр хүнийг ингээд муу юм ингээд дандаа сүрдэж идэх. Асилмаа хэрэгтэй. За би одоо энэ тэнд явахдаа нэг бас хаяа такси барьдаг те. Тэгээ таксийн жолооч дандаа сайн мэдээ ярьдаг. Хөөш миний бичээстэй те. Сохордоо замчлал төөрсөн төлөв болно. Тэр хоёулаа нөхөн доно гэж байдаг. Энийг чи юу гэж бодож байна? Чи юуг дагдаг вэ гэж чи нөгөө хүн чинь хөөх яана. Би эзнийг дагдаг. Би сохор биш. Бүү чи намайг даг. Зөвхөн нэг ингээ үг хэлгээд тэгээд нөгөө жолооч намайг дагж байгаа шүү. Окей. Ариун сүнсний сэлэг. За тэгвэл муу нэгэн үргэлж тань руу нөхөө хэлбэрээ өөрчлөөд янз бүр болоод довтолдог учраас тэрийг та үнэхээр яг энэ бүрэн зэвсгээр л хамгаалж чадна. Хэрвээ зэвсэг байхгүй тэгээд та ялагдана. За одоо 3 штэ тий. Сорил дуруу датлахын мөн чанарын одоо 3-т нь болохоор тэр хуурамчаар тэр сорил дурлах хуурамчаар баримт бүрдүүлж таныг хүтгэдэг. Тэр бас яг үний юм шиг баримт гаргадаг байх нь шүү. Тэгтээ тэр нь худлаа. За тэгэхээр энэ дээр яасан гэхээр тэр Потифарын эхнэр яалаа нэг хувцсыг ингээд хажуудаа байлгаж байгаа. Энэ еврей намайг ингээд харалтаа худлаагүй энэ хараа хувцс нь байна. Тэр үнэн биш үстэй. Тэгтээ нөгөө нөхөрний яасан яг тэрэнд нь итгэхэд шууд шоронд хийдэг шин. Та өнөөдөр яг тэр үнний төлөө магадгүй яг Йосеф шиг шоронд орж иж одоо хохирол амсч иж магадгүй. Та тэр битгий санаа зов. Яг тэгвэл бидний эзэн таныг харж байгаа. Эзэн эргүүлээд тэрийг 30 60 100 дахинаар танд эргүүл өгнө. Тэр эзэн үргэлж таныг хардаг. Миний амьдралд яг одоо энэ зүйл би одоо маш олон бүтгүүлдэг. Дуусшгүй бүтгүүлнэ. Тэгвэл тэрэнд би баяртай гэдэг. Яг л эзэн намайг харж байгаа. За тэгвэл уруу датлын мөн чанар үйл явцын дахиад би 3 зүйл ялна шүү дээ. Нэгдүгüүрт нь юу байлаа? За сорил дурдлага хүний хүслийг өдөөдөг. За хоёрт нь хэлбэрээ өөрчилж дайрдаг тий. Та бүрэн зэвсгээ өмссөн байх юм. Тэгэхгүй бол
орж ирэх нь. За гуравт нь юу вэ? За хуурамч баталгаа гаргаж таныг гүтгэдэг. Айхтар нөхөр байх нэ тий. Ер нь бид бас яг тийм хот хуурам баримтанд гүтгүүлсэн зүйл бас та хэдэж бас байгаа. Яг тэгвэл надад зөндөө байгаа юм чи. Гэхдээ тэрнийг дараа нь эзэн давуулан дийлж өгд юм аа. За тэгвэл сорилт уруу датлахыг даван туулсны үр дүн ач холбогдол юу вэ? За тэрийг хадгалж ирье. Дахиад хэдэн зүйл гарч ирнэ. За тэгвэл 4-ийн 1-д нь сорилт уруу датлах нь мөнхийн эзнийг хүндлэхийн төлөө биднийг босгодог. За тэгвэл Йосеф Египтийн ерөнхий сайд болсон шүү дээ. Боддоо тэр чинь нэгдүгээрт хайр хүн, хоёрдугаарт нь тэр хоригдл байсан. Тэр боол байсан. Яаж ч бодсон хүнийхээр бодоход тэр ерөнхий сайд болохгүй шүү дээ. Яг тэгвэл тэр эзнийг хүндлэж тэр дээрх уруу датлахууд дээр итгэмжтэй байсан учраас эзэн түүнийг босгосон юм аа. За тэгвэл эзэн бидний талд байх юм бол өөр бидний эсрэг зогсож чадах юу байгаа юм бэ? Тэгвэл эзэн бидэнд хүүгээ бидэнд өгөхдөө сул өгөөгүй шүү дээ. Яагаад та сул өгсөн гэж бодоод байгаа? Таны оронд хүүгээ өгж байгаад авсан шүү дээ. Миний хүү, миний охин гээ авцсан байгаа шүү дээ. Тэгээд та бурхны охин, бурхны хүү шүү дээ. Тэгээд яагаад та ингэж нэг эзэн таныг босгож ирв. Эзэн босгох. За хоёрт нь мөнхийн эзэн өөрийг нь хүндэлдэг хүнийг хүндэлдэг. Тэ. За энэ Эхлэл номын 39-ийн 9-дэр хэлсэн байна. Энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бус юу гэж надад хориглоогүй. Учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм муухай хэрэг үлдэж бурхандаа нүгэл үлдэх билээ. Вау. Йосеф ямар гоё вэ те? Эзнийг хүндэлсэн байж. За 1-р Самуэль 2-ын 30. За энэ дээр болохоор нэг эзнийг хүндэлдэг дахилч байгаа. За тэгээд 2 хүүхэдтэй эзнийг хүндлэж амьдр гэдгийг заагаагүй. За тэгсэн 2 хүүхэд нь ер нь жоохон муухай хийсэн. За тэгсэн эзэн дахилч дээр очиод хэлсэн. За бүгдийг харъя. Тэгээ та бүхэн 1-р Самуэль номын за 1-ээс 5 хүртэл уншиж 5 бүлгийг уншиж үзээрэй. Тэн дээр энэ түүх маш тодорхой байгаа шүү. За би уншия. 1-р Самуэль номын 2-ийн 2-р бүлгийн 30. Тиймийн тул Израилийн бурхан эзэн ийхүү айлтж байна. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнхөд явна хэмээн. Би чин үнээр өгүүлсэн билээ. Харин одоо эзэн айлтгахтаа энэ нь надаас хол байг. Учир нь намайг хүндэлдэг хүнийг би хүндэлнэ. Намайг жигшигчдийг би үл хайхарнаа. За эзний ард түмэн би та бүгдийг үнэхээр ятгах байна. Та амьдралынхаа бүхэл цагийг эзний хүндлээрэй. Амен. Эзэн өөрийг нь хүндэлдэг хүнийг хүндэлдэг. Таны амьдралд янз бүрийн уруу датлах сорилт тохиолдно. Тэр үед та үнэхээр эзэн рүү гараа өргөх юм бол энэ бүгдийг даван туулж чаднаа. Тэр эзэн бол таны амьдрал. Тэр таны хатан суур, тэр бат цайз, тэр авралын дэтэм эзнээс өөр байхгүй. Тэр бидний амьдралын бүх сайн сайхан зүйлс. Энэ надаас хол байг. Учир намайг хүндэлдэг хүнийг би хүндэлнэ. Намайг жигшигчдийг би үл хайхарнаа. За би тэгвэл та бүгдийг ятгах биш шүү. Яг тэгвэл энэ уруу датлах сорилтын маань ач холбогдол нь юу вэ гэвэл үнэхээр эзэн өөрийг нь хүндэлдэг гэдгийг харах боломжтой байна шүү дээ. Тэгвэл бүгд энэ уруу датлах сорилтыг даван туулаад эзэнд гараа өргөх нь шүү дээ. Их эзэн минь би таныг хүндэлдэг.
Миний амьдралын бүх сайн сайхан зүйл танаас байх. Таавал миний эзэн гэж. Бүгдээрээ зогсцгоё, тийм ээ. Ямар гайхалтай вэ? За тэгвэл 3 дугаарт нь сорилт уруу татлага гүлгэр байдлыг сайжруулж бидний хүчтэй болгодог. Яг тэгвэл зарим хүмүүс ингээм гүлгэр болчт юм байна л да. Итгэдэг ч юм уу, гүү ч юм уу. Эзний хүндэлдэг юм уу, гүү юм уу ингээ нэг. Тэгвэл бид энэ дотор гэрэлтэх ёстой. Энэ нийгэм дотроо, энэ улс үндэстэн дотроо. Мөнхийн сүр хүчтэй эзэн надтай хамт байд юм аа. Оо сонс гэдэг. Би Есүс Христ дотор хинбэ гэдэг тэр мөн чанарыг харуулах нь шүү дээ. Би Есүс Христэд итгэдэг. Надад хариуцуулсан зүйлсийг би биелүүлэх болно. Надаар дамжуулан эзэн хүндлэгдэн, наалтаршин, өөрийнхөө хаанчлыг байгуулна гэж би тунгалах нь. Тэгвэл тэр сорилт уруу датлын ач холбогдол нь биднийг ийм унтаа, гүлгэр, итгэхгүй байдлаас бидний гоё хүчтэй болгож өгд юм байна. Ямар гоё юм бэ те? За тэгвэл ийм бүгдийн одоо эцсийн дүгнэлт хийхэд бүгдээр Яаков номын 1:12-ыг уншъя. Сорилтыг дэвсгэрэлдэг хүн ерөөлтэй яа. Учир нь тэр соригдчиход эзний өөрийг нь хайрлагсдад амлсан амийн гитмийг хүлээн авна. Хүү, амийн гитм гэж. За бидний амьдрал сорилтод байх нь байна те. Тэгэхээр бид сорилтыг дэвсгэрлээ. Сорилтыг дэвсгэрэлдэг нэгэн ерөөлтэй яа. Учир нь тэр соригдчиход эзний өөрийг нь хайрлагсдад амлсан амийн гитмийг хүлээн авна. За тэгвэл сорилт уруу датлагыг даван туусны ач холбогдол үр дүнгийн за нэгдүгээрх нь юу байлаа? За мөнхийн эзнийг хүндлэхийн тулд биднийг босгон байгуулдаг тийм. За хоёрт нь эзэн өөрийг нь хүндэлдэг гэдгийг харуулдаг. Гуравт нь бидний гүлгэр байдлаас бидний хүчтэй болгодог. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр одоо зүрхэн дээр гараа тавиад бүгдээрээ залбирая. Үнэхээр эзнийг магтъя. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь. Би таны дуудагдсан ариун хүмүүсийг өрөөж байна. Тэдний амьдралд маш олон сорилт уруу датлаг тохиолддог. Харин энэ бүхнийг тэд даван тоолж таныг хүндлэх бол. Их эзэн минь. Та хэлсэн. Энэ надаас хол байг. Учир намайг хүндэлдэг хүнийг би хүндлэнэ. Намайг чигшгчдийг юу л хайх гэж. Их эзэн энэ ариун хүмүүс бүх амьдралын турш таныг хүндлэж амьдрах бол. Таавал тэдний хадан суурь, бат цай, зааварлын дэтгэн. Та тэдний амьдралын туршдах зам. Үеэс үе дамжуулан та ерөөлө буулгах эзэн. Бид тань руу гараа өгч, бүх зүрх сэтгэлээ өгч, бүх хайраа өгч. Бид таныг хүндлэх болно. Бидний амьдрал тохиолдох тэр сорилт уруу датлага бүгдийг бид даван туулж чадах болно. Яг бол та надтай хамт байна. Та бидэнтэй хамт байна. Таны үг бидэнтэй хамт байна. Таны ариун сүнс бидэнтэй хамт байна. Таны хүч чадал бидэнтэй хамт байна. Тэгээ таны нэр алдар шиг биднийг сорилт уруу датлагаас та хамгаалаарай. Уруу датлагыг даван туулах хүч чадлыг өгөөрэй. Та өөрийнхөө тэр ер бусын тэр зэвсгийг бидэнд агсаарай. Бид ялах болно. Тэгээ энэ газар дээр мөнхийн сүр хүчтэй эзэн байдгиймаа гэдгийг харуулах болно. Та алдар шиг. Тэгээд таны ариун хүмүүсийг өрөөж байна. Есүсийн нэрээр. Амен. Халелуя.